цаавид халахгүй зүүн эрэгт хэрэг уулын харалдаа ирээд байна. Миний ард талд харагдаж байгаа энэ уул хэрэг уул гэдэг нэртэй уул. Энэ халахгүй баруун эрэгт байж байгаа. Ер нь зүүн тийшээ нэг 60-70 градусын тийм налуу ингэрлээ. Тэгэхээр энэ уулын зүүн талд энэ халахын голын голд одоо Цэцэн хаан аймгийн Элдвангийн хошуун ноёноор 46 жил засагласан олон хэцүү хэмээн алдарсан ван тогтох төрийн өвлийн өргөө энэ халахгүй зүүн талд байсан юм гэнэ. Өнөөдөр ч тойрно байдаг. Би түрүү их орхонд дээр ярьж байсан тансагт их орхон зэсэр барьж бүтээгээд нурсан. Тэгээд таван ноён өөрийнхөө өвлийн өргөөний баруун талд энэ экстүнтэй хэвгүй газарт бурхныг барьж бүтээгээд 1859-с 1861 62 онуудад барьж бүтээж байхад 3 өдөр шөнийн их борсон борооны улмаас нурж унлаа гэж одоо архивын шарлсан хуудсан дотор тэмдэглэгдсэн байдаг юм л да. Тэгээд энд таван ноён нараа эхэлж тусах өвлийн өргөөнийхөө баруун талд энэ өөрийнхөө хошууны хилийн зүүн талд зүүн зүрт одоо ингэж барьж бүтээсэн байх гэсэн ийм таамгийг эрдэмтэн судлаачид одоо тавьдаг. Тэгээд эндээс тэр борооны улмаас нурж унахлаар нь одоогийн их бурханд байгаа тэр газрууд 3 урттай газар нүүж тэнд байгуулсан. Тэгээ энд бүтээгтээ сая би энд хэлжсэн энэ орон нугын хилтгий хадагш Хэзэн хаан Чингисийн шадранд хуйлдэр цэцний бий орсон газар, ясын тавьсан газар. Хэзэн хаан Чингисийн цэргийн зохион байгуулалтаа хийсэн 10-ыг 10 100-ыг зуулж 1000-ыг 1000-ж 2004 оны цуны дунд сарын тэргэл сард 16-ны өдөр хар сүлдэн зэнгүүлвэ гэж. Тэгэхээр ийм түүхэн газрыг барьж бараад болж энэ бурханг бүтээж байжээ. Тэг харамсалтай нь одоо нураад одоогийн байгаа газар тэр хойно ийм түүхийг өгүүлж байгаа. Тэг одоогийн байгаа газар нь ч гэсэн бас тэр толгоотын овоо гээд Хэзэн хаан Чингисийн сэргэн мандалтын үеийн бас тахилгын газар байх ихээхэн магадaltaй тийм газар